Бурхан бол бүхэл хүн төрлөختний бурхан юм. Тэрээр өөрийгөө ямар ч улс орон үндэсний хувийн өмч гэж үздэггүй. Харин ямар нэг хэлбэр улс орон үндэстэнд хязгаарлагддаггүйгээр өөрийн төлөвснөөр ажиллаа хийдэг. Чи магад энэ хэлбэрийг хизээж төсөөлөөгүй байх. Эсвэл энэ хэлбэрт үгүйсгэх хандлагаар ханддаг байх. Эсвэл Бурхны гарч ирдэг улс орон үндэстэн хүн болгонд ялгуурлан гадуурхагддаг газар дэлхий дээр хамгийн хоцрогмол байж тардаг байх. Гэвч Бурханд өөрийн мэргэн ухаан гэж би тэрээр өөрийн агуу хүч чадлаар өөрийн үнэн зан чанараар өөртөө нэг санаатай бүлэг хүмүүсийг олж авсан. Тэрээр өөрийнхөө бүрэн төгс болохыг хүсэн. Бүх төрлийн шалгалт зовлон хавчдаг туснаар түгээр байлдан дагуулгацсан. Түүнийг эцэг хүртэл дагаж чадах бүлэг хүмүүсийг үнэхээр олж авсан. Бурхны илрэлт ямар нэг хэлбэр улс оронд хязгаарлагддаггүй зорилгон ажлыг төлөвлөснөөрөө хүсэлтүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Бурхан юудэд махбод болох үедээ бүхий хүн төрлөختнийг золин аврах цогцлын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ яг адилхан. Гэвч Бурхан ийм зүйл хийх боломжгүй гэж юудэчүүд бодсон бөгөөд Бурхан махбод болж эзэн Есүсийн дүрээр гарч ирэх боломжгүй гэж бодсон юм. Тэдний боломжгүй гэдэг нь Бурхныг ялалж эсэргүүцэх үндэслэл нь болж эцэстээ Израилийг сүрэлт хүргэсэн. Өнөөдөр олон хүн үнтэй төстэй алдаа гаргажээ. Тэд Бурхны илрэлт айсвэ гэж бүх чадлаараа тунхагладаг атлаа. Бас хажуугаар нь түүний илрэлтийг ялалдаг. Боломжгүй гэдгээрээ тэд Бурхны илрэлтийг дахин нэг удаа төсөөллийнхөө хязгаар дотор хордог. Бурхны үгтэй тулгарсныхаа дараа олон хүн тажхинтал инээд алддаг. Гэтэл энэ инээд юудэчүүдийн ялалт оромжлолоос ерөн ялгаатай гэж үү? Та нар үнний өмнө хүндлэлтэй ханддаггүй. Хүссэн тэмүүлсэн хандлаач байдаггүй. Та нар зүгээр мохраар судалж хайхрамжгүй хүлээдэг. Ингэж судалж хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурхны хувийн өдөр дэмжийг авч чадна гэж юу?
Бурхны айлдварыг язган таньж чадахгүй юм бол чи Бурхны идрэлтийг нүдээр үзэхэд яаж тэнцэх юм бэ? Бурхан хаан илрэн тэнд үнэн илэрхийлэгдэн, тэнд Бурхны дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүсэд Бурхны дуу хоолойг сонсож чадна. Тийм хүмүүсэд Бурхны идрэлтийг харах шалгуурыг хангадаг.